Бид нийслэлийн 2021-ээс 2025 оныг хөгжүүлэх одоо 5 жилийн үндсэн чиглэл за 24-өөс 28 оны нийслэлийг хөгжүүлэх 4 жилийн үндсэн чиглэл за үүнээс 2025 оны хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг бас танилцж байгаа учраас нэлээд нухацтай авч үзээд тэгээд асуултуудаа асуух зайлшгүй шаардлагатай байна гэж бол үзсэн. Тэгэхээр нэлээд олон асуулт асуух байхаа гэж бол дарга нартаа бас хэлээ. За нийтдээ 21-ээс 25 онд 186 арга хэмжээний хэрэгжилтийг 85.5% нь хангалттай гэж дүгнсэн байна гэж үзсэн. За эндээс бас нэг чухал асуулт одоо урган гарч ирж байгаа. Сая бас манай төлөөлөгч Ариун туяа төлөөлөгч маань асуучлаа. 85.5%-ыг ямар шалгуур үзүүлэлтээр гаргасан бэ? Ямар аргачлалаар тооцсон бэ гэдээ асуултыг бас асуучлаа. За тэгвэл энэ тайландаа хөндлөнгийн судалгаа үнэлгээ тайлан хийлгэсэн үү? За тооцоолол дата одоо бусад мэдээлэл нь иргэдэд ил нээлттэй байгаа юу? Иргэд маань одоо энийг хаанаас олж харж унших вэ? Бид нэр маш олон ажил хийгээд байдаг. Тэгээд яг цаг тухай бүртэн танилцуулаад орхичдог. Гэтэл энэ мэдээллүүдийг хаанаас авах хэрэгтэй байдаг вэ иргэд маань? Энэ нээлт тод байж чадж байгаа юу? Байгаа юу? За ингээд үлдсэн 14.5% буюу 27 арга хэмжээний хэрэгжилтэнд зорилттой түвшинд хүрээгүй одоо 27 ажил байна. За эндээс нэг чухал хит хэдэн ажлыг бас онцолж асуух гэсэн. За эндээс дүүрэг бүрт нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулсан байна гэсэн ажил байна. За мэдээж эмнэлэг бол өвчнийг эмчилнэ. За эрүүл мэндийн төв бол өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогыг авч хэрэгжүүлдэг ийм байгууллага байдаг. За энэ байгууллагын ажил нь яагаад хангалтгүй гэж дүгнэгдээд дүүрэг бүрт байгуулагдаагүй мүү эсвэл ямар учраас бас хангалтгүй гэж үгдсэн бэ? За сая бас гэр бүлийн хүчирхийлэл тэмээ хүүхдийн хамгааллын талаар бас ярилцж байна. За энэтэй холбоотой мэдээж энэ бодлогын газар нь босоо байгуулах ч гэсэндээ энэ нийслэлээс одоо төлөвлөсөн ажлаа хийж хэрэгжүүлдэг байх ёстой гэж бодож байна. Тэгэхээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөчөөд за төвшин хангалтгүй байна гэж үзсэн бол яагаад ямар ажил хийгээд зорилттой төвшөнд хүрээгүй юм бэ гэдгийг бас тодруулах шаардлага үүсэж байна. За дараа нь гадны хүчин зүйлээс болж хэрэгжээгүй ажлын жагсаалтанд энэ Сүхбаатар дүүргийн 7 бодол орчим цахилгааны дэд станц барих ажил орсон байна. За энэ Сүхбаатар дүүргийн 16, 17, 18 дугаар хороо бол цахилгааны хит ачаалалтай. Өвлийн улирал тог тасрах хүчтэй унах маш том эрсдэл гардаг ийм газар байдаг. Тэгээ энэ хэсгийн яг энэ цахилгааны дэд станцыг цахилгаанаар хангах ажил маань яагаад гадны хүчин зүйлээс болж хэрэгжээгүй гэсэн шалтгаантай байгаа юм болоо. Энд ямар асуудал байгаад энэ хэрэгжихгүй байгаа юм болоо. За ингээд дараагийн бас нэг чухал асуулт эрүүл мэндийн газраас асуумаар байна. 2021-ээс 2025 оны ажлын төлөвлөгөөнд их хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эндэгдлийг бууруулах ажил хангалтгүй гэж дүгнэгдсэн байна. За тэгснээ 24-өөс 28 онд дахиад энэ ажил нь дахиад ороод ирсэн. 25 онд дахиад хангалтгүй одоогийн байдлаар одоо хангалтгүй явж байна гэсэн дүгнэгдээд одоо биднэрт танилцуулагдсан байна. Энэ хангалтгүй үр дүнгүй гэж үзсэн 5 жилийнхаа ажлыг дахиад яагаад төлөвлөсөн болоо. Тэгээд төлөвлөөд 25 онд яагаад дахиад хангалтгүй гэж яваад байгаа юм болоо. Энэ тал дээр тайлбар авмаар байна. За ингээд иргэд оршин суух газраас 20 минутын зайд алхах хүрэх ногоон байгууламж, соёл амралтын хүрээлэн байгуулах ажил бас 2025 онд хангалтгүй гэж дүгнэгдсэн байна. За энэ ажил яагаад явахгүй байгаа юм бэ? Бид нар энэ ажлыг за иргэддээ уулз хулгандаа тайлбарладаг штэ ярьдаг. Бид нар 20 минутын концепцийн хүрээнд хот байгуулнаа. 20 минутын хүрээнд бид нар нийгмийн дэд бүтц хүртээмжээ нэмэгдүүлнэ гэж яриад байдаг. Энэ дээр хариуцсан орлогч хотын ерхий архитектор хоёр ямар ажил төлөвлөж явж байгаа вэ? Одоо 26, 27, 28 он гэдэг энэ 4 жилийн төлөвлөгөө чинь дуусна. Ингээд үлдсэн жилүүдэд яг төлөвлөгдсөн ажлынхаа дагуу явж чадах уу гэдэг асуултыг бас асуумаар байна. За ингээд 25 оны хийж хэрэгжиж чадаагүй ажлын бас хэд хэдэн чухал энэ гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан ажлууд байна. За гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан талбайг бий болгох, Улаанбаатар хотын жижиг дунд үйлдвэрлэлийн үйлчлэлийн эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх сургалт. За гих мэтчлэн ажлууд одоогийн байдлаар 2025 онд хангалтгүй гэсэн байна. За энэ гарааны бизнес эрхлэгч нартай уулзахад энэ чиглэлээр ажил байхгүй байна. Нийслэлээс энэ чиглэлээр дэмжиж өгөөч гэдгийг бас дахин хэлжсэн. Тэгээ энэ жил бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгоод зарласан 2026 онд за 25 онд хангалтгүй гэж дүгнэгдсэн энэ ажлууд ч 26 онд явж өргөжлүүлж чадах юм уу? Бид нэр уриалга болоод хэлэх биш, бодтойгоор ажлуудаа хэрэгжүүлэх ёстой гэж бол бодож байна. Тэгэхээр энэ тал дээр бас санал асуултанд хариулт авъя гэж бодож байна. За ингээ баярлалаа. Монгол улсын хэмжээнд 5 жилийн хөгжлийн үндсэн
одоо төлөвлөгөөтэй байна, үндсэн чиглэлтэй байна гэж заасан байдаг. Энэ сонгуулийн хугацаа давхцахгүй сонгуулийн мөрчлөгийг бол зөрөөд явдаг. Тэгэхээр 2021-оос 25 оныг бол сая дүгнсэн. 26-аас 30 оныхыг бол хууль заасны дагуу оны өмнө бол хилцсэн. За засаг даргын мөрийн хөтөлбөр засгийн газрын нийслэл Улаанбаатар хотын захирагчийн 4 жилийн хөгжлийн хөтөлбөрийг бол 4 жилийн хугацаатай ингээ явдаг. Тэгэхээр 24-оос 28 он гэдэг. Тэгээ хууль заасны дагуу бас жил бүр алсын хараа 5 жилийн үндсэн чиглэл болон засаг даргын мөрийн хөтөлбөрт таарсан тухайн оны хөгжлийн төлөвийг батлуулаад хэрэгжүүлээд явдаг ийм хууль журамтай. Үүний дагуу уялдаад явж байгаа учраас нэг одоо төсөл арга хэмжээ бусад энэ 3 одоо энэ тайлан хөгжил 5 жилийн үндсэн чиглэл болон 4 жилийнхтэр бол давтагдаж явна. Өөр бодлогын бичиг баримт гэхдээ арга хэмжээнүүд нь бол уялдаж дээрээсээ доошоо явж байгаа учраас уялдаад явж байгаа учраас нэг тайлан дээр бусад тайлан дээр бол давтагдаад ингээд явдаг юм байж байгаа. За бид нар 21 онд хөгжлийн төлөвийг батлуулаад хэрэгжүүлээд явхад Улаанбаатар хотоос үл хамааран их хурлаар батлуулах, дээрээс нь тухайн жилийн Монгол улсын санхүүгийн нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад өөрчлөлтүүд гараад зарим арга хэмжээ хэрэгждэг. Энэ бол бодиттой. Одоо жишээлбэл 2025 оны 2 дугаар хагасдагт Монгол улсын хэмжээнд нүүрсийн үн унаж, улс их орон дээр төсөв тасалсан хүнд байдлаас болоод тодтол хийж эрчим хүчний болон бусад арга хэмжээнүүд бол хэрэгжиж чадаагүй. Тэгэхээр амын уужин төлөөлөгчийн тэр тодорхой асуултуудад хариулахад тэр Сүхбаатар дүүрэг дээр яагаад энэ арга хэмжээнүүд одоо юуны дэд станцын асуудал хийгдээгүй вэ? Дээрээс нь энэ юун дүүрэг бүр дээр эрүүл мэндийн төв яагаад хийгдээгүй вэ? Яг л энэ үүнтэй уялдаат. Тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулаад их хурлаас төсөв мөнгө нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдөөр нийслэлээр төсөв батлагддаг. Энэ төсөв дээр бол тасалцсны улмаас зарим арга хэмжээнд хийхэд боломжгүй байдаг. За 20 минутын хот дээр ямар арга хэмжээ яагаад төлөвлөгдөөд ажил хийхдэггүй байна гэд бид нар 2025 оноос хойш Улаанбаатар хотын 20-40 ерхий төлөвийг их хурлаар батлуулах гээд батлагдаагүй байгаа өнөөдөр хүртэл. Өнөөдөр өглөө нийслэлийн засаг даргын ажилтнуудын шуурхаа дээр засаг дарга үүнийг бас хэлсэн. 1.5 жил өнгөрчлөө. Бид нар 20-40 ерхий төлөвөө батлуулаагүй. Ерхий төлөвөө батлагдахгүй байгаа учраас хэсэгцэн төлөвөө батлагдахгүй, хэсэгцэн төлөвөө хийгдэж батлагдахгүй байгаа учраас энэ нийслэл Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийг 14 хот болгох энэ ажлууд ингээд ер нь эргэцсэн хувьд ингээд дээрээсээ эхлээд гацаад байгаа. Бид нар төрийн албан хаагч нар их хурлаас батлагдсан хууль тогтоомжийн дагуу засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу одоо ингэж нэгдсэн бодлоготой уялдаж ажилладаг ийм төрлийн институт. Тэгэхээр эдгээр шалтгаануудын улмаас одоо эдгээр арга хэмжээнүүд бол ингэж хэрэгжих боломжгүй ингэж нөхцөл байдлууд бол үүсэт байдаг. За хүний хөгжлийн чиглэл болон нийгмийн хөгжлийн чиглэлээр манай нийслэлийн одоо харьяа байгууллагууд ихэнх нь босоо удирдлагад. Эрүүл мэндийн яам, боловсролын яам, тийм ээ, байгаль орчны яам гэдэг эдгээр яамдуудаас их хамаардаг. Тэгэхээр биднүүсийн төсөл арга хэмжээ энэ Улаанбаатар гэдэг бүс нутаг дээр энэ 440 мянган метр квадрат нутаг дэвсгэр дээр бид нар энэ босод одоо босоо удирдлагатай нийгмийн салбарын байгууллагуудынхаа бодлоготой уялдуулж төлөвлөдөг. Бид нар бол энэ анх 5 жилийн үндсэн чиглэл 4 жилийн мөрийн хөтөлбөрийг төлөвлөхдөө тухайн нийгмийн хэрэгцээндээ суурилж төлөвлөдөг. Гэвч хэрэгцээнд байгаа боловч тухайн жилийн хууль эрх зүй болон төсөв мөнгөний улс их орны байдлаас болоод энэ арга хэмжээнүүд бол хэрэгжих боломжгүй болдог. Тэгээд дээрэс нь засгийн газрын баталсан 45 дугаар тогтоолын 1-р хавсралтанд яг тодорхой хэрхэн үнэлж оноо хүү заасан байдаг. Тэр онооны аргачлалын дагуу бид нар бол үнэлээд ийм явдаг ийм зарчимтай байж байгаа. За гарааны бизнес эрхлэгчдэр бас асуулт асуулаа. За 2026 оныг бол бизнес эрхчлэлийг дэмжих жил болго засаг даргын А.01 дугаар бол захирамж гарсан. За үүний дагуу бол бид нар Монголын одоо үйлдвэр бизнесийн салбарыг 5 секторт хувааж уулзалтуудыг төлөвлөөд за тухайн салбаруудаа уулзсныхаа дараа тухайн салбарт тулгамдж байгаа асуудлуудыг тэр салбарт байгаа хүмүүсийнх нь өөрсдийнх нь гаргасан асуудал дээр шийдвэрлэе гэдэг төлөвлөгөөтэй бол ажиллаад явж байгаа. Мөн дээрэс нь гарааны бизнесүүдийг энэ жил бас бүрэн хэмжээнд одоо дэмжихээр манай бизнес инновацийн газрын дарга бол хөтөлбөрийг бол боловсруулж одоо А.01 захирамжийн хүрээнд бол боловсруулаад төлөв оргоод ажиллаж байгаа. Төсөв мөнгө бол батлагдсан. Гэхдээ одоо гарааны бизнесүүд жижиг дунд дээр бол бас хангалтгүй хэмжээнд бол бас батлагдсан байгаа. За үлдсэн асуултууд дээр манай төгс дэлгэр дараа 2040 дээр хийгдэж байгаа ажлын 20 за энэ төвд яагаад байгуулагдахгүй байгаа вэ гэдгээр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 11-ийн 3 зааснаар
нийслэлийн эрүүл мэндийн бүтэц дүрмийг хүн амын төвлөрөл газар нутгийн байршлыг харгалзан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн баталж удирдлагыг аймаг нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга томилж чөлөөлнө гэсэн заалт байгаа. Тэгэхээр яг сайдаас хаана хизээ яаж ямар хэлбэрээр байгуулагдах вэ гэсэн тушаал гараагүй байгаа. Тийм учраас энэ хангалтдаггүй гэсэн ангилалд байгаа. Хэрэгжээгүй. За хоёр дахь нь энэ эхээс урагт дамжих халдвартай холбоотой энэ яагаад хэрэгжээгүй вэ гэвэл тэгэхээр эрүүл мэндийн даатгалын сангаас тоорч халдвар Элиза гэдэг яг энэ чиглэлийн шинжилгээ хийдэг санхүүжилтийг хассан гэсэн үг. Яг өөрийнх нь бодит энэ өртгөн нь бол нэг 230 250 орчим мянган төгрөг гэдэг. За тэгээд одоо энэ шинжилгээг хийхээр даатгалаас нэг 100 гаруй мянган төгрөг өгдөг. Шинжилгээ болгон дээр тухайн эрүүл мэндийн байгууллагад нэг 100 орчим мянган төгрөгийн алдаг төлөв яваад байгаа. Тэгэхээр өөрөө энэ үйл ажиллагаа маань явхад хүндрэлтэй төвөгтэй байдал үүсэж байгаа. Яг энэтэй холбоотой эрүүл мэндийн даатгал болон эрүүл мэндийн яам үндэсний зөвлөлд холбогдох үндэслэл тэгээ хүсэлт саналуудаа бол гаргаад явж байгаа. За эхийн эндэгдэл яагаад доктортой болохгүй байна гэж олон шалтгаан байна. Эндээс эхний хоёр шалтгаан бол шилжил төлөвлөгөө өөрөө бүртгэлтэй холбоотой асуудал байна. Хоёрт нь хяналтанд орохтой холбоотой, хяналтанд авахтай холбоотой, за шинжилгээний хамрагдахтай холбоотой асуудал байгаа. Энэ тухай танд илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг хүргье. Ерөнхийдөө манай нийгмийн салбарыг ч юм уу, за байгууллагуудын тайлангуудын тухайн пэйжээс нь бол шууд тавиад явчихж байгаа. За ихэнх манай байгууллагууд бол тайлангуудаа тавьсан байгаа. За зарим тэгтээ юу юм бэ лээ дээ. Шууд манайх чинь дараагийн хэлдгээр тухайн хүнд сонирхолтой бид нэр тайлан тавьж өгдөг. Яг өөртөө тайлан тавиад яг нэг төрийн албаны хайрцаглалд орцсон. Нөгөөтгийн хүн уншихаар баг талд нь ороод юу уншаад байгаагаа баг ингээд толгой нэгээд мартчихгүй ийм тайлангууд бол амар хэдэн 40-50 хуудас тайлан бол ингээд бичээд тавьчихдаг. За энэ дээр энэ жилийн тайлангууд дуусна, дараа жилийн хагас жилийн тайлангаас эхлээд бид нар энэ бүх нийгмийн салбарын тайлангуудыг бүгдөө интерактив буюу хүнд ойлгомжтой, заавал бүгдийг уншаад авах шаардлагагүйгээр хүн нэг бол гүйлгэж хараад уншаад багт. За тийм байдлаар бол тайлангуудыг 50 гэдэг үүрэг даалгавар өгсөн байгаа. За ингэснээр интерактив буюу тайлан яг хүссэн тухайн хүн мэдээлэл олъё гэсэн мэдээлэл нь тухайн тайлан бүрэн уншаад авахгүйгээр олждог. За тэр нь бол маш товчоо тодорхой хэлбэрээр тайлбарлждаг энэгээр явж байгаа. Нөгөө одоо бичин хэлбэртэй төрийн албаны тайлангууд нь бол өөрсдийнх нь сайтууд дээр нь оныхын тайлангууд нь бол бүгдөө тавигдсан явж байгаа. За 3 байгууллагын тайлан арай дуусаагүй байгаа. За эдгээр 3 байгууллагын тайлан цагаан сарын өмнөөс бол тавигдаад явнаа.